Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд надтай ярилцъя, надтай танилцъя гэсэн хүмүүсийн төлөөс надад нэг 5 асуултыг ирүүлсэн байна. Тэгээд энэ 5 асуултыг одоо яг хариулъя. За, эхний асуулт. Ягмарын дуртай хоол. Миний хувьд яг онцолж одоо би тийм хоолнд дуртай, ийм хоолнд дуртай гэсэн байхгүй мэдээж монгол хүн болохоор илүү их масаг. Тэгээд өөрөөр хэлбэл та. Хоёр дахь асуулт. Ягмарын үзэх дуртай кино гэж реалистик кинонууд дуртай хүмүүсийн бодит амьдралаас үзүүлж ирсэн биографик кинонууд дуртай. Ягмарын юуг ялцуулдаг вэ? Ялцуулах болсон шалтгаан бас их олон талтай юм болов уу гэж би ойлгож байна. Талаас хамгийн өнгөлөг гэрэл гэгээтэй өөдрөг бүхнийг олж авдаг. Харахыг хичээдэг тэр тал маань намайг бас ялцуулдаг болов уу гэж би боддог. Тэргүй талаас одоо яг би үзсэн байна. Гайс авчихын лого тэр бүх лого энэ бүх чимээ зүйлтэй бас логоор аваад өөрсдөө чимэх дуртай юм чимээ тэр бас гэлцүүлдэг гэж ойлгодог. Тэр гэлцүүлэх гэдэг ойлголт өргөн үрийг төлөөлөж хоёр зүйлийг яг энэ хоёрыг хийж байна. Яа. Ягмарын хайртай дүртэй нэг тийм олон кинод тоглоогүй. Сайн андерсны киноны жижигхэн дэлгэцийн дүр, төрийн дайсан киноны Ахмад Мөнх төрийн дүр, за Анод киноны Галдан бошгтын дүр, за сүүлд Итгэл киноны Анхаагийн дүр. Зөвхөн тоглосон гэхдээ би бол энэ цөөхөн ч гэсэн дөрөв хайртай байх. Яа. Ягмар амтан байсан бол яагаад гэж амтан байсан бол зор байхыг хүсэж байна. Итгэлийг хамгийн их итгэлийг агуулгаар би өрийг хүсэх юм да. За тэгээд ийм байна. Миний үзэл бол та бүхэн таалагдчих магадгүй, таалагдахгүй ч магадгүй ямар тач авахгүй яваханаа хэлсээрээ баярлалаа.